Энэ залууг Алтан од гэдэг. Одоогоос 4 жилийн өмнө эхнэрээ хорт хавдраар алдаж охин хүү хоёртойгоо өргө толгойлон амьдарч байгаа нэгэн аав. Тэрээр голдуу хөдөө айлд мал хардаг байсан ч хоёр хүүхдээ асрах ачаа ганцаараа өргөх болсноос хойш аймгийн төвд тогооч мужаан гээд олдож байгаа ажлаа голдгүй хийж өнгөрсөн хавраас талан шилтгэн хотхны барилгад ажиллах болжээ. Олон газар ажиллаж үтсэн Алтан од энэ удаад тогтсон ажилтай болсондоо сэтгэл тогтон суун. Өмнөд доктортой юм гоё ажил олохыг хүсдэг байсан. Тэгээд ерөөсөө олддоггүй байсан. Тэгээд манай нэг хамаатны няраа хийдгийг. Тэр ах маань харин хүний оронтой гарсан. Орох байхын дэ гэж гоогаа. Тэгээд би харин ороод одоо ажиллаж байна. Хамт олонтой байна гэдэг нь аюу гоё юм байна. Тэгээд бас би өмнө чинь тэнд тэгэл ганц хоёр хүнтэй л хамаагүй ажиллаж явдаг байсан. Одоо бол хамт олонтой бараг 20-30 хүнтэй ажиллаж байна. Тэгээд олон найзтай бас мэдгүй чадахгүй юм асуу зөвлөн сурна бас мэдгүй юм аюу их сурж байна одоо бол бас. Айлын хашаа дамжин нүүж явсан тэд одоо өөрийн гэсэн хашаа байшинтай болсон байна. Хүүхдүүдтэйгээ шинэ байшин барих тухайгааж төлөвлөж гисэн учраас болгоно бүтээн гэх энэ залуу хоёр хүүхэдтэй аав нь ээж нь байхын төлөө хичээж байгаа тухайгаан ярьж байна. Яг ингээл амьдрал гоё удаа тэрэнгүүт эхлээд элгээр өвдөө дараа нь гөхөр өвдчихээр бас шантардсан байл. Гэхдээ би ямар ч хэсэ энэ хүнийгтэй өвдөчөөд байхад нь ямар гэдэг хүмүүс зарим салсан малсан сэрэнсэн хүмүүс байдаг шүү дээ. Би ямар ч лсэн тэрхгүй тэгэх юм бол би хоёр хүүхдийг нүрийг харж чадахгүй болно. Тийм болохоор би энэ хүнийг заавал эдгэн гэсэн зорилготой л би явдаг гэсэн. Тэг готод битээр чинь 2 жил хэрэгтэй эмнэлгээр явсан. Тэгээд химийн тариамааранд ороод битээр чинь. Тэгээд хотоос бүр хөөгдөд одоо ямар ч найдваргүй та хоёр орон нутгийн эмнэлгээр ирж. Тэгээд аймагт ирээд бас 2 жил гарсан байна. Нийт энэ өвчтөй болоод 4 жил гараа явсан манаа. Би баян өөрөө сагтдаг хүн чинь андшгүй байд юм байна л да юу хүн яаж байгаа нь. Тэг яг мэддэгтэй за угаасаа амжихгүй болчихлоо. Тэгээ отгон жаргал эмчрүү асуусан чинь танаа ихнэр чинь өнөө шөнөө маргаашуд болсон одоо угаасаа тий ах トゥ нарын дууд. Тэгээд би хот руу яриад хотод байдаг ахыг чинь өмнө яриад. Тэгээд энд урд юунд дэд ямар наадмах байдаг байсан. Ингэр гашаад байдаг. Тэгээд ингэр гашаад руу дуудсан чинь ирдүү. Тэгэнгүүт нь би хатамхайхаа аваад та өнөөрөө манай ихнэрийг сахаа онцгоо. Би урагшаа аавыг олж ирэх явмаар байна. Тэгээд би эндээс хамаатныхаа нэг хөргөнийг гуугаад тэр машинтайс би тэгэхэд машин дэрэгт байдаг байсан. Тэгээд гуйсан чи тэгээ андаа яваад өгье. Тэгээ очоод цаа очоод эргээд наашаа гар тавхиад гар явахсан чинь машин нэвдэрчтий. Болоо тэнгүүд нь аймагаас ахиж машин дуудаад машинаа чиргүүлж ирээд ирсэн чи үүр болоо. Тэгсэн чи яг шөнө 12 цагт өнгөрсөн. Манай ээж мэж бүгд ирсэн. Тэгэл би бододгийг яг бол байнга байж байгаа тий. Тэгээд хамгийн сүүлхэн үгийг сонсч чадаагүй бол амар харамсдаг одоо болтол. Манай над байнга хэлдэг байсан. Ямар ч байсан өөрийгөө бол угаасаа насгүй мэдчихсэн манай хүн бол. Би бол хааштай л нэг л өдөр өнгөрнө. Тэгэхэд чи хоёр хүүхдээ л маш сайн авч явах шүү л гэж хэлдэг байсан. Би одоо тэрэндээ заа гэж хэлсэн үедээ эзэн болох гээд одоо ингээд хөдөөнөөс орж ирээд ингээд хоёр үедээ. Тэ бас манаа гэх байшинтай болгочоо тэ бас одоо нодлонгоос хойш бол миний амьдрал арай докторчж байгаа гэж хэлж буюу өөрөө бодож байгаа. Өмнө бол яг би нэг ажил муутай те тэгэл энэ тэнд ингээл явдаг байсан. Одоо энэ жилээс хойш би ингээд нодлонгоос хойш би гэрээс гарахгүй байгаа. Тэ ажил гэр гээд яваад. Одоо нэг үндсэндээ бол би өөрөө тэр миний амьдрал одоо л ингээд нэг гоё те тогтчих юм байна те энэ ажилласаа би л өөрөө ажиллаж чадчихлаа юм бол тэгэл ер нь болно. Тэгээд охин маань надад хэлдэг. Аава одоо гэр оронтой болсон чи айлаар яваад байх юм байна да. Гэртээ бай. Манай хоёр гэртээ хайгуу дуртай. Биш тэгээ баярлалтай. Би бас охиндоо аав байж чадчих байгаа юм те. Би муу байсан бол хүүхэд наашаа гэхгүй шүү дээ. Ер нь бол. Би энэ шантран мантарн гэхэд надад амьдрах зорилгогүй болчих гээд байдаг. Тэгээд би хөдөлгөл ёстой. Би энэ хоёр хүүхдийг яг ээж нь байхгүй ч гэсэн те ээжтэй аавтай юм шиг өсгөх ёстой. Тэгээд би хоёр хүүхдийг хажууд ээж нь ч болно аав нь ч болно. Тэгж л бодож явдаг дөө би. Түүний амьдралаас эхнэрийг нь аваад явсан ч Болдоо Цолмонбаатар гээд олон сайхан ах найз нараар хүрээлүүлж байгаадаа өөрийгөө азтай тооцдог хэмээн хэлж байна. Амьдралд гутрах ядрах үед тэдний зөвлөгөө Алтан одыг зөв шийдвэр гаргахад ихээхэн тус болдог гэлээ. Цолмаагч надад хэлдэг. Айгүй ер нь тэгээд цолмаах бас айгүй надад их зөвлөдөг байсан. Минийд одоо тэрх ёстой шүү чи ингэх ёстой. Тэгээд тэр утгаар ч юм уу тэгээд цолмоох бас надад айгүй амьдрах ихтэй хоёр хүүхдтэйгээ яавал би хоёр хүүхдтэй аав байж чадах вэ те гэдгийг аюух зааж өгдөг гэсэн надад бас айгүй мундаг ах.
Хоёр хүүхдтэй байхад хамгийн гоё. Би ер нь боддог, би найзуудтай ч хэлдэг. Хүн ер нь ямар ч эд хөрөнгө байгаад ад жаргалтай амьдрч чаддаггүй юм байна. Гол нь ээлэг бүхтэй амьдрал гэдэг л хамгийн чухал. Хоосон ч байсан би хоёр хүүхдтэйгээ ирээд гівтгэхэд л надад гоё. Тэгээд өөрхий бас аав маань үлсэж ядарч байгаа бах гэж боддог юм шиг орой эрэнгөө цай май чанаад хоол мол хийгээд ор морын маань зас. За унтаж амраараа хоолоо идчихээ. Тэгээд л надад айгүй гоё байдаг. Би ийм хоёр хүүхдгүйсэн бол намайг хэн ч өнөөдөр тоохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хүүхдтэйгээ төлөөл явна. Алтан одоо хоёр хүүхдээ боловсралтай хүн болгохын төлөө зорж байна. Тэр хүүхдүүдээ эд хөрөнгөөр дутааж болгоч эцгийн халамжаар дутаахгүй эхийн харийг орлож амьдрах хэмээн зүтгэж яваа. Эгэл жирийн аав билээ.